За сайн бацхан эрхэм мөндөд үзэгчдээ TV24 телевизээс бэлтгэн явуулдаг Social Paparazzi нэвтрүүлэг маань эхэлж байна. За тэгээд энэхүү нэвтрүүлэг үзэж байгаа бүсгүйчүүдээ залуучуудаа хаан амар за энийг ч одоо гэсэн. За тэгэхээр сайн сайхан юу байна энэ да? Оо 50 дуу ажиллая гээл. За. Facebook сошиалаар их юм болоод л байх шүү. Харин тий, ерөөс амар их юм болж байна. За хамгийн эхний ямар ч хэлсэн би мэдээллийг та бүхэндээ постоор хүргэн. Тэгэхээр энэхүү постыг та бүхэн бол харж байгаа байх гэж бодож дэлгэснээр харж байгаа бах. Тэгэхээр энэхүү пост маань угаасаа залуучуудыг хамгийн ихээр байлан дагуулж байгаа тоглоом нэг бол луудаа. Ааха. Бүр алдартай тоглоом болж штэ тий. Бүр одоо яг энэ постн дээр байгаа шиг та бүхэн бол анзаарсан бах тий. Луудаа тоглоомоос болоод эхнэр тэ нөхрөө гэр бүлэд хоорондоо мууд чи нэгэндээ гар үрсэн тохиолдол гарсан. Энэ бол яг сүүлийн үед гарч байгаа хамгийн том давалгааны нэг байлаа. Тэгээд тэр дундаа бүр яг надад бол тохиолдсон зүйл нь бол манай хоёр найз яг миний нүдэн дээр хоорондоо баг болоод одоо манай эхнэр нөхөр нөгөө найзууд маань баг болцсон. Эсрэг талд дахиад хоёр хүн баг болцсон. Хоорондоо багаараа өрсөлдөж байгаа юм л да. Тэгсэн чинь эхнэр нь нөхөр нь эхнэрийг хамгаалаагүй гинэ. Урд нь явж байгаа байхгүй нөгөө нэг тоглоомныхоо ингээ юугаар урд жигсэн чи намайг хамгаалаагүй байлаа гэж тэгсэн чинь уурандаа нөхрийгөө идчихнэ гэж байгаа. Тэрнээс одоо хэрүүл үүсэж байгаа байхгүй. Тэгээд яг энэ хүү постны доотлын коммент хэсэгт нэг одоо тэр шеэрлж байгаа нэг хүний бас нэг давхар пост тэрний үгсийг заяагүй шүү дээ тоглоом тоглож чадахгүй. Нэг юм пост байсан тэгээ та бүхэн бас энэ мэдээллийг харсан гэдэгт итгэлтэй байна. За лилэг өгд. За миний хувьд бол залуудаа тоглоом дээр нэмээд хэлэхэд манай найзуудаас хооронд авихлуудад жилээ тэгээ групп чатаар дүүрэн хэрүүл. Хоёр тал болоод тоглохын тэгээд нэг нь яг хожгоод явж хаад араас орж ирээд итчихин л гэж хэрэлдгээ. Гэтэ би тэр тоглоомыг тоглож үзээгүй л дээ. Харахад бол нэг амар хэрүүл хийгээд тоглоом яг Чи тоглож үзэх хэрэгтэй. Чи тоглож үзэх бол амар уурч уурн заяа бүр шарцсан гоцсон гоцсон заяа. За тоглоомноос шууд дэлхийд нэг пост руу бас яваад орчих. Эрүүл мэндийн яамны ковидын мэдээ хүргэдэг нэмхүү дарга таас мэдгэлтэй манай үзэгчид бүгдээрээ таньж байгаа мэдж байгаа. За тэгээд энэ хүн маань сая сүүлд Улаанбал гээд NTV-ийн нэвтрүүлэгт орсон. Тий, үзсэн. За тэр бол тэр нэвтрүүлэгт орсон манай нэмхүү ах маань айгүй олны хайр хүндэтгэлийг бүр улам ихээр хүргэж айгүй хүлээсэн. За тэгээд тэрэн дээрээс ингээд айгүй постууд нэмхүү ахын талаар ингээд айгүй постууд явж ийлээ. Тэгээд бас тэндраас ингээд дэлгэцэндээс ингээд ганц хоёрыг харуулчихъя. Тэгээд ер нь бол айгүй цагаахан тэр нэг постын тавьсан нэг өөрөө тэгээд таныг ингээд та ингээд дотроо ингээд алдчихлаа шүү дээ ингээд таныг хүмүүс ингээд юу хараагаад байна. Та ингээд ард иргэдээ гомж гинөө гэсэн утгатай бас асууж. Үгүй манай эмээ намайг өөртөө л гомж гэж суугсан ингээд. Тэр хүн тэгээд хэлээ сууж ин гэхээр амар цайлган цагаан байсан. Тэгээд айгүйх бас миний хайр айгүйх хүрсэн л дээ тэр хүн. Тэгээд яг ярилцлаган дээр бас ганц хоёр удаа ийм тохиолдол байсан шүү дээ. Одоо ингээд яг асуудал ийм дээр тулчлаа та одоо ингээд одоо тий асуудлыг үүрх юм. Одоо үүрээ та. Тэгээд хоригдохсууд хоригдъя гэдэг шиг. Яг нэг тиймэрхүү тэр бол айгүй зүв байсан тий яг өөрийнхөө нөгөө юуг бурууг мэдчихсэн гимшлийг үлээсэн. Гэхдээ бид нэр чадхаараа ажиллаж байгаа, эрмэг тэмрийхээрээ зүтгэж байгаа гэдэг бас яг үн зөв өөрийнхөө байдлыг л хэлж байгаа байдал нь тэр бол айгүй хүндлүү шүү дээ байсан тийм ээ. Тэгэхээр яг бас үзэгчдэд уриалгаад тий яг одоо цар тахлын үед ажиллаж байгаа бүх алтан байгууллагын хүмүүсийг бас хайрлаа тий баг харахаарай л гэж. Тий бас хүндэтгээс гэж айгүй хэлмээр байна тий. Тусгай зөвшөөрлөхгүй байгаа тохиолдолд одоо жишээ нь хүмүүс гадуур айгүй их явж байгаа шүү дээ. Тэр нөхцөлд бол явуулсангүй яасангүй түрүүх нь одоо бас яг гадуур явж хахад энэ үхийн хоёр орнд ирэхийн оронд л баг зөвшөөрөл нэг чинь мус аймнууд гэл ингээл цагдаанааг харж тэр хүмүүс ажиллаа хийж байгаа шүү гэдэг та бүхэндээ бас дахин сануулмаар байна. За яг энэхүү мэдээллийн араас би та бүхэндээ бас нэгэн одоо нэгэн мэдээллийг хүргээд гэхдээ энийг та бүхэн бол яг текстийн бас дараа нь энэ мэдээллийг олж аваад унших байх гэж бодож чинь тэгээд уншсан ч бас байж магадгүй байх гэж бодож чинь. Тэгэхээр энэ маань юу яасан бэ гэхээр шарга мартаас наашаа орж ирэх гээд хүүхдээ үзүүлэх гээд хүүхд нь маш хүн дээр халуураад орж иж чадахгүй. Тэгээ нөгөө нэг машинаа зөвшөөрөл байхгүй учраас орж иж чадахгүй тэнцэнэ гацаа тэгээ аргаа ураад машинаа орхиод наашаа 2 гаруй километр 3 км шахах газар алхаж ирж эмнэлэгт үзүүлсэн нэг юм пост байсан шүү дээ. Яг энийг болвол онцгой нөхцөлд бас тодорхой хэмжээгээр манай эрүүл мэндийн яам болон замын цагдаагийн газруудынх бас яг иймэрхүү тохиолдлыг бас авч хилцэж үзэж байгаасаа гэж би иргэдийн хувьас бас тухайн үед бас тэгж харж ирсэн. Нөгөө талаас гэх юм бол тэр хүмүүс ажиллаа хийж байгаа тэр хүмүүс бас буруудах юм байхгүй. Дээрээсээ тушаал гарцсан. Тушаалыгаа дагуул үүрэг даалгавраа биелэл явж байгаа юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр айл талдаа бас манайхан харах өнцгөө сайн өөрчлөөд маш гоё фильтртэй, шүүлтүртэй хандаж аль нь яасан бэ, хин бэ гэдэг дээр бас зөв шийдвэр, зөв бодлыг зөв хараагаараа бас хандаасаа гэж та бүхнээс асуусан
хэлмээр байна. За мэдээний шүүлтүүртэй хандаараа гэдгийгсэн шүү дээ. Тэгэхэд нэг сая одоо бол нэг хэрэмний самар айгүйх манай Монголд самар төвж байгаа. Тэгээд нэг хэмэр болоод баавгааны өвлийн нөөц хүнсийг ингээд хүмүүс өөрсдөө ингээд булааж аваад байна гэсэн утгатай пост айгүйх давалгаад. Тийм хэрмнүүд ингээд өгсөн зургууд айгүйх явсан. Тэгсэн чинь тэрний талаар болохоор байгаль орчны яамнаас мэдээлэл хийсэн байсан. Энэ мэдээ бол худлаа мэдээ. Яг энэ хэрэм өгсөн гэсэн одоо ямар ч мэдээлэл бол манай байгууллага дээр ирээгүй. Энэ зурагнууд бол Америкийн сайт дээр байсан зурагнуудыг манай монголчууд авчираад ингээд мэдээлэл явуулсан шүү. Тэгэхээр айгүйх шүүлтүүртэй хандаараа гэдээ бас оруулсан байсан. Тэгээд энэ жил болохоор айгүйх их хурцтай жил байсан гэж байсан. Тийм дайсан ч гэсэндээ яг болоогүй байхад нь очиж самар туудаг бол айгүйх буруу асуудал байсан баг гэж бодсон. Хэрвээ үнэхээр манай Монголд олон хэмжээгээр тэгээд хэрэмнүүд өгцөн байсан болвол гэдэг асуудлаас яригдана л да. Тийм, эрсдэл гэдэг зүйлээ үүднээсээ. Нөгөө талаасаа нэг гадаадынхны юм хошин нэг юм яриа байд юм байна л да. Яг хавар намар хоёр монголчууд бүгдээр хураага өгдөг гинэ. Яаж их нүг бүгдээрээ самарч өмөө гэж тийм. Тим арт юм гэж нэг тийм хошин яриа гарсан байлээ. За дараагийн энэхүү постыг та бүхэндээ харуулъя. Тэгэхээр энэхүү пост нь болохоос яг COVID-19-тэй хамааралтай юм пост байгаа. За тэгэхээр энэ яасан бэ гэхээр COVID-19-ийн нэгийг нь олчлоо. Одоо үлдсэн 18-ыг бүгдээрээ илрүүлцгээе гэдэг пост байсан. Тэгээ энийг бол тухайн үедээ харчаа бүр татчаантлаа инеж хийсэн. За одоо болохоор нэг бичлэг бас эзэгчтэй үзүүлэе гэж бодлоо. За энэ нэг одоо стресстэй байгаа үед энэ бичлэгийг бас үзээрэй. Тэгээд айгу хөвгчлөлтэй болоод айгу уур хүргмээр ч юм шиг нэг тийм бичлэг байгаа. Гадаад иймэрхүү пранкуд нэрсэн. Гэхдээ очиж дандаа нөгөө ингээд хар хүмүүс тэгээд амар том халдсан толгойтой хүмүүс. Тэгээд амар том хийдэг. За тэгэхээр яг энэхүү бичлэгийг хэрвээ манай монголчууд үзэгчид бас бүгдээрээ үзсэн л Facebook орчинд, сошиал орчинд бол нөгөө нэг шампунаар нэг юм пранк хийдэг штеп. Усанд орж байгаа хүмүүс ядаж нэг гадаадынхан боё нөгөө арлын орнууд ч юм болоо бүгдээр нь шууд гаднаа ил юм шүршүүртэй. Тэгэл усанд орж байгаа хүмүүс ингээд шампун асгаал байдаг нөгөөдх нь бүр ингээд уурлаасгүй гэдэг чи ямар ч хүнээ угаасаа уур нүрэн штеп. Яг тэрнтэй адилхан яг ийм саяны бичлэг бол маш гайхалтай бас хүмүүст амар гоё хөгжил өгж байгаа хэрнээ давхар уур энергч байгаа тийм угаасаа энэ мал өөрөө л давлгаа шүү дээ. Яг энэтэй адилхан би яг та бүхэнд дараалсан хоёр зургийг би та бүхэндээ харуулъя гэж бодсон. Эхний зураг маань болохоор зэрэг Центаур гэж одоо үлгэр дээр гардаг амьд байдаг тийм. Нөгөөх нь болохоор Медуса гэдэг нэг юм үсэн тэр чигээр могонууд тийм. Тийм. Тэнгүүд энэ хоёрын дундаас гарсан хүүхэд гэдгийг харж байгаа шүү дээ. За энэ бол нэг нэгдүгээр Центаур Медуса хоёр маань угаасаа баатар, үлгэрийн баатар. Тэгээ энэ хоёр маань яг гэр бүл болоод хүүхэд төрүүлсэн чинь яг иймэрхүү хүүхэдтэй болсон гэсэн юм хошин зураг гарсан байлээ. За дараагийн бас нэг миний пост маань юу байсан бэ гэхээр зэрэг яг одоо энэ карантинлэгдсэн байгаа үед залуучууд маань бас тодорхой хэмжээний нэг салж сарних гэдэг асуудал айгүй гарч ирсэн хосуудын доод тэгсэн чинь нэг ийм зүйл бас гарсан байлээ. Тэгээд үзэж та бүхэн бас харсан бах. Хүнийг хүнээр мартуулах гэж байгаад хоёр хүн мартах шаардлага болчих үед. Хүнийг хүнээр мартуулах гэж бол байхгүй ш нь үзэгчтэй. Тэгэхээр хүнийг хүнээр мартуулах гэж байгаад хоёр хүн март чи ийм тохиолдол байсан. Үгүй. Би энэ тохиолдолд орж ирсэн. За гудлаа. Яг орсон бахад. Үгүй орж байгаа. Энэ бол зөвхөн постн дээрээс л жоох акцент өгчлөө. За одоо болохоор нэг карантин эхлэнээс хойш ч юм уу те альсгол одоо Instagram-аар сонин сайхан гэдэг аккаунт байгаа. Тэр аккаунтын бичлэгнүүд бас сүүлийн үед маш их давалгаалж байгаа. Яасан бэ гэдгсэн чинь нөгөө яг карантинд байгаа хүмүүс маань хөгжилтэй бичлэгээ хийгээд тэр Instagram руу явуулаад тэндээс ингээд айгүй хөгжилтэй олон бичлэгнүүд айгүй их гарч байгаа. Тэгээд бас тэр дундаас төвөрлөлээд үзэгдээ ганц хоёрыг хүргэе гэж бодоод бэлдсэн байгаа.
there's nothing more to. За яг энэ хүү бичлэгний араас бас миний дараагийн бас нэг үзүүлэх. Энэ гэхдээ би яг ийм зүйл ерөөсөө яг энэ зураг дээрээс харж ирсэн болохоос өмнө ерөөсөө харж байгаа. Энийг харж ирсэн үү? Ямар аим ширүү юм бэ бүр нэрээ. Тэ би энийг бол зүгээр яг нэгдүгээр ТV юу гэж харсан хэрэг үнэхээр яг ийм зүйл байдаг болоогүй болов би шалгаж үзээгүй. Тэгэхдээ нөгөө талаас энэ бол нөгөө нэг хошин гэдэг талаасаа бол энийг оруулсан байх гэж бодож байна те. Тэгэхдээ хүмүүнд бас нэг арай эерэг талаас нь бас нэг сэтгэлгээд мессеж өгөх үүднээс те. Тэгэхдээ эмэгтэйчүүд бол дийлэх нь энийг харчаад бид нар арай ч ингэж боддгоо шүү гэдэг юм сөрөг юуг бол комедиг бол илгээсэн байлээ. Чамд сая бол юм санаа. Айгуу ширүүн санагдлаа. Энд ч одоо бүлт ингээ хүүхдээ гэж. Харин тийм амар гоостэй. За ахаад би нэг бас нэг мэдээлэл хүргэе. Энэ бол манай телевиз үзэгчид бүгдээр үзсэн байх гэж бодож байна. Айгуу бак болчинтай. Тэгсэн ирнэ модель. Харсан тий? Үгүй эрэхтэй юм уу? Эрэхтэй. Яг энэ shot spotter гэдэг энэ хуудас руу ороод үзэх юм бол яг энэ залуугийн тухайд маш олон зурагнууд байгаа. Энэ бол өөр загвар өмсөгч болцсон. Тэгсэн мөртлөө амар бак биетэй. Тэгснэ тэр царай зүс тэр эмгтээлэг тэр поз моз бол юу манай Монголын бүсгүйчүүд цаашаа заяа. Амар нөө. Тэ чи нэг орж үзээрэй. Тэгээд ганц хоёр зурагнаас нь бас та бүхэндээ харуулъя гэж бодсон. За тэгээ яг энтэй адилхан дараагийн бас нэг мэдээлэл энэ бол манай Монголд давлгаалж байгаа бас нэг зүйл юм байлээ. Гацуур засгаасаа илүүгээр хүмүүс гэр бүлээрээ илүү их цагийг карантинтай үед өнгөрөөж байгаа учраас яг энэхүү нэг зураг зурдаг өнгөөр буддаг юм гацуур. Харсан тий энэ зургийг. Айгуух тоотой. Аха. Энэ яг манай монголчуудын хувьд одоо хамгийн их давлгаалж гэр бүлийн нэг юм адил явдалтай харилцаануудын нэг болчихсон байгаа юм байлээ. Тэгээ энэхүү зургийг бас та бүхэн харсан гэж итгэлтэй. Зарим нэг айлууд багадгүй телевиз үзэж байгаа хүмүүст бас гэртээ яг энэ зургийг бас тавьсан байгаа бол танд бас танай гэр бүлд баяр бас нэмсэн гэдэгт итгэлтэй байна. За одоо энэ дээр нэмээд би нэг бүжгийн бичлэгийг бас үзэгчдэд хүргэе гэж бодлоо л да. Энэ болохоор TikTok дээр нэг хятад хүүгийн тухай бүжиг байгаа. Тэгээд энэ болохоор нэг 14 настай хүү юм шиг байгаа. Тэр хүүхдийн бүжиглж байгаа авьяасан ч тэр ингээд нүүрний хувирлан ч тэр айгу кул. Gucci Gucci Prada Prada 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 But I still want that, yes, that is love. I'm fresh, I'm hood, I look good, I look like babe, I look like babe, ay. Та
бүжигчийн өөнийхөө хувьд энэ бичлэгийг хараад. Гэхдээ бид нар бүжиглэхдээ зүгээр л бүжиглдэг болохоос нөгөө ингэж яг нөгөө комеди төрлөөр бол тэгж бүжиглж байгааг болох надад ч надад айгүй сонирхолтой санагдлаа. За яг одоо яг хамгийн сүүлийн 2 мэдээллийг миний хувьд тэгээ хамгийн сүүлийн 2 мэдээллийг хүргэчихэж бодлоо. Тэгээд энэхүү мэдээллийг би та бүхэндээ яг давхар зургаар оруулна. Гэхдээ давхар би бас энэ чинь уншаад өгчэй гэж бодож байна. Тэгэхээр энэхүү үйл явдал маань Судан улсын нэг сургууль болсон. Тэгээд Судан улсын энэхүү сургуулийн багш маань болохоор зэрэг ангийнхаа бүх сурагчдыг бүгдээр ингэж зохион бичлэг бичээрэй гэсэн. Даалгавар өгсөн. Тэгээд төрүүлсэн хүүхдэд нь болохоор цоо шин ийм гутал өгнө гэсэн ийм шагналтай байсан. Тэгээд бүх хүүхдүүд амар хичээж мэрэж бүгдээрээ зохион бичлэг аягүй сайн бичсэн. Тэгээд яг хэнийг нь хэнийг хинбэ гэдэг одоо тэр шалгаруулах аягүй хэцүү байсан. Тэгсэн чинь ангийн багш нь болохоор зэрэг яасан бэ гэхээр хүүхд болгон цаасан дээр өөрсдийнхөө нэрийг бичээд нэг хайрцагт хийгээрэй гэж хэлсэн байна. Тэгээд хайрцагт хийгээд тэр хайрцагнаас нэг нэрийг суулж аваад тэгээд уншаад өгсөн чинь нэг одоо яг энэ чи гарч байгаа Вапа Аделкарам гэд ийм хүүхэд одоо ялагч болсон байгаа суглаагаар. Тэгээд суулгаар ялагч болсон хүүхдтэй тэр хүүхдийн угаасаа нөгөө нэг өмсчээсэн гутал нь баг урагтаа салах дээр тулцсан байсан. Тийм гутал байсан хүүхдтэй байсан. Тэгээд тэр хүүхд ялагч болсон. Тэгээд багш нь гэртээ хараад нөхөртөө яг энэ тухай бүр уйлж ярьсан гинэ. Яг манай нөгөө ангид өнөөдөр ийм зүйл боллоо те ингээд тэр охин ингээд яалагч болсон суглаар яалагч болсон гэд. Тэгээд нөхөр гайхацсан байл та. Ямар сони юм бэ тэгээд сайн л биш те тэгээд яагаад уйлаад байгаа гэдгээс яагаад уйлаад байгаа багшийн нь уйлсан шалтгаан нь тэр хайрцагт тэр ангийнх нь яг яалагч болсон хүүхд нь болохоор ангийнх нь хамгийн мундаг сурлагатай охин. Тэгсээр нэ ангийнх нь хамгийн ядуу охин байсан. Тэгээд тэр хайрцаг дотор байгаа бүх хүүхдүүдийн нэрийг бүгднгийн шүүгээд үзсэн чинь бүгдээрээ яг энэ Вафа Аделкарам гэдэг энэ охины нэрийг бичсэн байсан. Хүүхд болго. Тэгээд энэ нэг би яг унш дуусчаад яг бас ингээд нүдэнд нулимс сэлгнээд бас тухайн үед бас нэг жоохон шар ус босоод бас эвгүй болж исэн. Энэ бас гайхалтай бас нэг анги хамт олны хүүхдүүд ч дээ. Тэгтэл нэг эндээ бас гайхалтай юм сэтгэлийн бэлэг угаасаа дутуу зүйлээр нь бас өөрсдийнхөө чадлаар дэмжиж чадчих واخ тий. Зөвхөн нэр бичиж өгснөөр л энэ хүүхдэд цоошгийнхын готлыг бэлгэлж чадж байгаа юм гайхалтай сэтгэл хөдлөм юм үйл явдал байсан. За тэгэхээр яг энэхүү постныхаа араас монголчуудынхаа сэтгэлийн сэргээх үүднээс мөн дээрээс нь яг энэхүү бичлэгний урд угаасаа манай за та бүхэн угаасаа үзэхээрээ угаасаа мэдэх бах ковидын эсрэг ковидыг бүгдээрээ одоо арилгаж явуулцгаая те зайлуулцгаая гэдэг үүднээс монголчууд сэргэн мандах болтгоо гэдэг үүднээс яг энэхүү дараах клипийг та бүхэндээ зориулж байна. Тэгэхээр энэхүү дуун дээр The Voice show-ны шүүгч отгох хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч Чимба тэгээд морин хуурч нэг залуу байсан. За тэгэхээр энэ 3 хүн энэ гуруулаа нэг нь нэг соло гитар дээр нэг нь төгөлдөр хуур дээр нөгөөх нь морин хуурн дээр ингээд энэ 3 хүн маань гуруулаа яг энэхүү дууг монголчуудынхаа сэргээсэ гэдэг үүднээс эдгээсэ гэдэг үүднээс мөн дээрээс нь ковидыг байхгүй болоосэ гэдэг үүднээс энэхүү бичлэгийг хийж явуулсан байлээ. Ингээд та бүхэндээ энэхүү бичлэгийг зориулж байна. За манай хоёр сайн уу? За сайн уу? Өө тайван дөө гэртэл. За мөн ковидыг дайчтал Монгол төвөнд сэргий. За яг уу. За тэгээ.
За тэгэхээр та бүхэндээ энэ хүү бичлэг бол таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр өнөөдрийн маань social paparazzi нэвтрүүлгийн пост болон бичлэгтэй холбоотой мэдээллүүдийг та бүхэнд хүргэж дуслаа. За тэгээд энэхүү гайхалтай бичлэгээр энэхүү social paparazzi-ийн өнөөдрийн дугаарыг өндөрлөе гэж бодлоо. Тэгээд бидэртэй хамт ирсэн маш их баярлалаа. Өнөөдрийн social paparazzi нэвтрүүлгийг та бүхэнд хөтлж явуулсан Линда. Ор энэ хамт байлаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээ дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай.